тэрийг замаар явж 10 хэд настай явж явж анх хүүхдүүдээс багийн хурд очих ажиллагаа хийж багийн хурдын тэргүүлэгчдийн хажууд сууж багийн засагтай хажууд сууж сумаас ирсэн аймгаас ирсэн албан бичиг тушаал тоодуудыг өндөр дуугаар уншихад одоо сууж байгаа өргөө цагаан гэрийн хажууд дотор сууж байгаа тийм сайхан багшчууд яг өгөндөө яасан сайхан дуутай гэх юм улам зориг болж эхэлсэн. Энэ үеэс миний хүүхднээс хөгжиж явсан. Сурагч үеэс эхэлсэн нэг гол үндсэн зүйл бол нэгдүгээр ангид орохоос ахсуулаад ангийн дараа хоёрдугаар нь ороод хийнэрийн цагаан дарга гурав дугаар нь ороод үлгийн дарга үлгмийн дүүгийн дарга хэмжил ингээд сургуулийн бүхэл үеүүдэд явсан. Энэ бүх зүйлүүд бол түүхтэй зүйлүүдийн бас Монголын хөсөөлөлтөдийн эдийн гишүүн 80 гаруй хэдний газраас энгийн засан шуурмаар мороор тавьж найдварынхаа бэлгэсчээсэн энэ бүх зүйлийг зурсаж ярих руу өнөөдөр хүүхэд нас үгүй тавьжсэн үе аргагүй ихээр санагдаж байна гэж ингэж бодож байна. Миний хүүхэд өнөөдрийн хүүхэд гэдэг бол маш их нийгэм дэлхий дээрээ хөгжиж байгаа учраас өөрөлдөө бидний үед бол бие даах асуудлууд өөрийнхөө төлөөлөж амьдрах асуудлууд алс баруун хязгаарын амьдарч иржсэн тэр бүгдөө хязгаарлалт байсан амьдрал их чухал болж шүү дээ. Өнөөдөр бол яаж юм гэхээр дэлхийн өнцөг болон болж байгаа зүйлийг шинжлэх ухаан техник их хөгжсөн дэлхийн нэг дээвэртэй болсон. Энэ тохиолдолд бол хинч аль ч газар бол бүхэл зүйлүүдийг өөрсдөө мэдэж авах ийм чадвартай болсон ийм сайхан үед амьдарч байна.